Хэрхэн болон маань автоморол намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажиллаж өнөөдөр та бүхэндээ хэрхэн Microsoft Teams for Education буюу боловсрол зориулсан Microsoft Teams-ийн демо хүрэхэд бэлэн болсон байна. Мөн заншил ёсороо description-оор линк болон timestamps байгаа тул багш нар маань хэрэгцээтэй зүйлс байх юм бол тэрэн дээрээ дараа цагаа хэмнээрэй гэж хүсмээр байна. Мөн энэхүү бичлэгийг хэрэгцээтэй сургууль болгонд та бүхэн хүргээрэй гэж хүсмээр байна. Ингээ хэдүүлээ хамтдаа дэмэр орцгоё. Та бүхний дэлгэцэн дээр харж байгаачлан энэхүү ангиудыг бий болгохын тулд бүхэн дээдлийн Join or Create Team гэдэг хэсгээр та бүхэн дараад Create Account гэдэг хэсгээр дараад эдгээр дөрвөн зүйлүүдээс та бүхэн сонгож олно. Эхнийх нь анги, хоёр дахь нь болохоор Professional Learning Community буюу багш нар хоорондоо нэгнээсээ суралцах сургуулийн хамт олон нэг багт байх. Аль эсвэл зугаатай байдлаар групп үүсгээд сурагч болон ажилчтайгаа хамт активитүүдийг та бүхэн хийх боломжтой. Энэ удаад хэдүүлээ хамтдаа анги нээгээд үзье. Орсны дараа та бүхэн нэрэн дээр өөртөөхөө хүссэн сэдвэрээ ангитай нэр өгж болно. Хүсэх юм бол энэ дээрээ яг ямар учиртай яагаад энэ ангийг нээсэн бэ гэдгийг тодорхойлж болох байгаа. Мөн next гэж дарснараа энэ хэсгээр та бүхэн өөрсдийнхөө хүсэж байгаа сурагчтайгаа нэмж олно. Аль эсвэл хамтран ажилладаг багшийг нэмж оруулах боломжтой. Энийгээ хааж олно. Ингэсний дараа та Teams руугаа оронгууд эдгээр ангиуд маань бий болчихж байгаа. 3 цаг дээрээ дараад энэ дээрээ нэмэлт хэсгүүдийг та бүхэн оруулж болох байгаа. Жишээлбэл YouTube дээр хэдүүлээ хамтдаа Air Video хэсгийг оруулаад хоёр хэсэг та бүхэнд гарч ирнэ. Нэг нь болохоор энийг бүх хүмүүс харж олно. Аль эсвэл таны зөвхөн сонгосон хүмүүс харах гэдэг сонголтуудыг та бүхэн хийж болох байгаа. Стандартаа сонгоод мөн адилхан энэ доотлын automatically show this channel in everyone's channel list буюу энэ дээр орж ирсэн сонгогдсон бүх хүмүүст энэ зүйл шинээр нээдлээ шүү гэдгийг харуулахаар сонгож олно. Тэгээ хэдүүлээ хамтаа add гэдгийг дарснараа generally доод талд нь add video гэж шинээр орж жишээний. Хэрхэн та өөрийнхөө үүсгэсэн энэхүү ангийг засаж болох вэ гэхлээр энэхүү add teams гэдэг хэсгээр та бүхэн дараад хүсвэл та нэрийг сольж болно. Мөн адилхан аль анги гэдгийг бас сонгох боломжтой. Аль чиглэлээр гэдгийг та бүхэн энэ дундаас сонгож авах боломжтой. Хэдүүлээ энэ дээр art design гэдгийг сонгоод нэгэнд YouTube дээр яригдж байгаа болохоор камерны зургийг оруулчихъя. Хэдүүлээ хамтаа update гэж цалингууд зураг маань энэ өөрчлөгдөд хувирчж байгаа. Групп үүсгээд хүмүүстэйгээ холбогдохыг хүсчээвэл жишээлбэл нэгийн А анги ч юм уу нэгийн Б ангийн хүүхдүүдэд зөвхөн харилцмаар эсвэл бүгдээр ингэ нэг дор оруулсан нэгдүгээр анги хоёрдугаар анги гэж хуваамаар байгаа бол та бүхэн тэхийн тулд буцаад YouTube гэдэг анги руугаа ороод 3 цаг дээрээ дараад Manage Tags гэдэг хэсгээр та бүхэн дарна. Тэгээ Create Tag гэдэг хэсгээр бүгдээрээ энэ дээрээ ямар хүмүүсийг оруулмаар байгаа гэдгийг хэдүүлээ сонгочээ. Саяны сурагч дундаасаа хэдүүлээ сонгоод за 3 энэ оюутныгоо бол Team A гэж сонгочээ. Тэгээ хэдүүлээ хамтаа Create гэж үүсгээд одоо та бүхэн харангууд Team A гэж тавих тоол нь энэ 3 оюутнууд маань гарч ирэх байгаа. Тэгэл илүү ихийг оруулахыг хүсээд энэ сувгийн линк нь хэрэгтэй байгаа бол буцаж YouTube-ийнхаа 3 цаг дээр дараад Get Link to Team гэдэг хэсгийг та бүхэн итгэжүүлээд copy дараад хаана та энийг өгмөр байгаа альч сошиал платформ дээр имэйлээр та явуулах боломжтой. Давхардуулсан ч юм уу аль эсвэл хэрэгцээгүй болсон байгаа ангийнхаа устгахыг хүсэх юм бол 3 цаг дээр дараад доотлын delete the team гэдэг хэсгээр та бүхэн дарна. Нэг зүйлийг та бүхэн сануулхад устгасны дараа тэр дотор байсан зүйлүүд огтхонч сэргээхдэггүй тул та бүхэн маш болгоомжтой агаараа гэдгийг бол сануулмаар байна. Ангийг нээсний дараа тэнд дунд янз бүрийн үйл ойлголцол болон хүүхдүүдийг буруу зүйл постлохгүй мөн хэрүүл маргаан байлгахгүй тул зохицуулдаг нэгэн арга бол ингийн тул та бүхэн Geno гэдэг аль ч сувгаа та бүхэн сонгож олно. Air Video юм Geno аль нэгийг төлөө хамтаа generally 3 цаг дээр дараад Manage Channel гэдэг хэсэг рүү орсноороо доотлол та бүхэн сонголтуудыг гаргаж ирнэ. Энэхүү сонголт маань болохоор anyone can post messages буюу хинч хамаагүй энэ дээр өөртөө хүснээрээ пост бол тавьж олно. Хоёр дахь сонголт нь болохоор хэрвээ та пост тавих юм бол энэ маань бүх хүмүүст бол тавьсан гэдгийг бол сануулах. Аль эсвэл 3 дахь сонголт нь зөвхөн та энэ дээр тавьж болох гэсэн сонголтууд байгаа. Нэг багш нэгээс илүү олон ангийг заадаг бол сурагч нартай бүгдээрэнд нь адилхан мэдээллийг тараамаар байгаа бол ингийн тулд та бүхэн өөрсдийнхөө сувгийг сонгоод
Энэхүү 3 цэг дээр дараад get email address гэдэг хэсэг дээр та бүхэн дараад энэхүү имэйлийг та копидж аваад Outlook email руугаа ороод new message гэдэг дээр та бүхэн дараад хаашаа явуулах вэ гэдэг та бүхэн сонгож болно. Явуулсны дараа та бүхэн сувг дээр миний явуулсан email шууд гараад ирэх боломжтой. Та бүхэн зүүн гар талд анзаарч харж байвал Teams-ийн яг доод талд нь assignments гэдэг хэсэг байгаа. Та бүхэн дарах юм бол ямар шалгалт, асуулт, хариулт болон гэрийн даалгаар өгчээсэн гэдгийг та бүхэн харах боломжтой. Ингийн тулд та бүхэн доотлын create гэдэг хэсэг дээр дараад хэдүүлээ хамтдаа assignments хэсэг рүү оръё. Assignments хэсэг рүү орсны дараа танд аль ангиа сонгох вэ гэдгийг гаргаж ирнэ. Хэдүүлээ хамтдаа YouTube-ийг сонгоод next гэдэг хэсгийг даръя. Та бүхэн ороо нэр өгснөхийн дараад нь мөн instruction дээр яг юу хийх ёстой, яах ёстой гэдгийг та тайлбарлаж илүү их дэлгэрэнгүй мэдээллийг нь бол оруулж болно. Assign to гэдгийн доод тал та бүхэн харж байвал YouTube хичээлийн ангийг бол хэдүүлээ сонгосон байгаа. Харин доод тал дээр нь та бүхэн харж байвал assign to students added to this class in the future буюу ирээдүйд орж ирэх сурагч нар энийг харахгүй гэдэг сонголтыг та бүхэн дарж болно. Тэгэхээр added гэдэг дээр дарангууд эхний хэсэг маань болохоор ирээдүйд энд нэмэгдэх оюутнууд энийг харах шаардлагагүй, энэ хичээлийг хийх шаардлагагүй. Аль эсвэл хожуу орж ирсэн ч гэсэн энэ хүүхдүүд маань энийг хараад хичээлээ хийгээд оноогоо авах боломжтой гэдэг хоёр сонголтыг та бүхэн хийж болно. Оноогоо аваасаа гэж хүсэж байгаа болохоор энийг сонгоод done гэд хүлдээ. Хүсэх юм бол та энэ дээр нэрийг бичээд оюутнуудаа нэмэх боломжтой. Доод талд нь өөрийн хугацаагаа зааж болно. Энэ маань хизэнээс хэдийн хооронд болох вэ? Нэгд өдрийн орой 10 цаг гэхэд энийг хүүхдүүд маань явуулсан байх ёстой гэдэг та хугацааг бол зааж болно. Доор харах юм бол энийгээ та өөрийн үүсгчилүүдийн хэсгүүд дээр бол оруулах боломжтой байгаа. Жишээлбэл энэ дээр edit гэдэг ангууд энэ дээр маань general байсан те. Гэтэ би энийг edit video гэдэг хэсэг дээр оруулмаар болохоор done гэж аваад энийг assign гэж тавьснараа та assignment-а үүсгэсний дараад нь танд доод таалд юм уу аль эсвэл энд activity дээр хүүхд болгон дээр энэ маань ирнэ гэсэн үг байгаа. Энэ зүйлийг хийгээрэй гэж сануулга гарч ирнэ. Таны хоёр дахь сонголт quiz буюу та шалгалт авч болно. Эсвэл багахан хэмжээний хүүхдүүдийг юу сурсан талаар нь асуулт хариултаар мэдлэгийг шалгах боломжтой. За YouTube гэдэг хэдүүлээ хамтдаа сонгоод next гэдгийг сонгоод new quiz гэдэг хэсэг дээр хэдүүлээ хамтдаа дарна. Энэ маань таныг forms руу шууд авч орно. Video гэсэн байгаа тийм. Төсөөл та энэ чинь зураг оруулж болно. Анзаарч харуул энээр Bing-ээр хайлт хийгээд ямар ч зургийг оруулж болно. OneDrive-аас та хүссэн зураг аль эсвэл компьютернаас оруулах боломжтой. Хэдүүлээ энэ видео edit яригч байгаа болохоор хэдүүлээ хамтаа видео edit гэ хайгаад үзье. Хэдүүлээ хамтаа энэ зургийг сонгочихъя. За зураг маань орчлоо. Энэ хэсэг дээр илүү тайлбарлаж болно. Тэгвэл магад та манай сувгийн заяа найдан дээр тег рүү ороод хүүхдүүдээ бичлэг үзээд энэ дээр хариу өгөрөх гэх мэтчлэн зүйлийг бол хийх боломжтой. Доотлын add new гэдэг хэсгээр та бүхэн дарангууд танд эдгээр сонголтууд бол гарч ирнэ. Эхний хэсэг маань болохоор choice буюу та бүхэн асуултаа асуугаад доор нь хариунуудыг өгж болох байгаа. Хэрэг хүсэх юм бол нэмэлт хичнээн хариултуудыг өгж болоод энэ дундаасаа хамгийн зөв хариулт гэдгийг хажуу талын checked хэсгээр та бүхэн correct answer гэдгийг оруулснараа хүүхдүүд маань ороод хариу өгөхөөр автоматар шууд энэ хариу зөв байсан, буруу байсан гэдгийг харуулад өгөх боломжтой байгаа. Мөн доод тал та бүхэн харж байл энэ чинь оноо өгж болно. Энэ дээр жишээлбэл хэдүүлээ хамтдаа хариулал 10 оноо өгнө. Хүсэх юм бол энэ дээр та multiple answers буюу энэ дээр бөөрөнхий байсан маш дөрвөлжин болчихж байгаа те. Тэгэхээр нэг ба түүнээс дээш хариулт нь бол зөв маа гэдэг хэсгийг сонгож болно. Хажуу талынх require буюу заашгүй энийг хариулах ёстой, энийг хариулахгүй бол дараагийн асуултанд орохгүй гэдэг хэсгийг та бүхэн бас хийх боломжтой. Ахыг хэдүүлээ add гэдэг дээр дараад text гэдэг хэсэг дээр дарангууд энэ маань болохоор хүүхдэд нь бичих ёстой зүйл байгаа. Мөн энэ дээр хүүхдэд маань өөрсдөө хүснээрээ хариулаад та энд нь бас оноо өөр янзаар өгөх боломжтой юм уу? Энэ дээр богинохон биш илүү дэлгэрэнгүй хариу авмаар байна гэх юм бол long answer гэдгийг оруулснараа хүүхдүүд маань маш богинохон зүйлийг бичих юм бол энэ маань хангалтгүй гэж үзээд бага оноо өгөх гэх мэтчлэн та сонголтуудыг бол хийж болно. Энэ бүх асуулт хариултуудыг та бүхэн бэлдсэний дараа хажуу талын responses гэдэг хэсэг рүү оронгууд хүүхдүүдийн бүх хариулсан асуултанд та бүхэнд гарч ирэхээс гадна Open Excel гэдэг хэсэг дээр оронгууд Excel дээр бүх хүүхдүүдийн маань дүн болон хин юу хийсэн өгсөн өгөөгүй гэдэг та бүхэн харах боломжтой. Тэгэхээр багш нарын маань цагийг маш хэмнэдэг заавал хүүхдүүдийнхээ нэг бүрээр нь чи өгсөн өгөөгүй юу гэж асуух ямар шаардлагагүй болгодог байгаа. Мөн сүүл forums дээр та бүхэнд дуртахад Teams-ээр ороод та бүхэн өөрийн хүссэн зургаа сонгоод илүү сонирхолтой байдлаар хүүхдүүдээ оруулж болно. Хэдүүлээ хамтдаа энийг сонгоод харах юм бол энэ маань өнгө дүрсний хувьд ч гэсэн хүүхдүүдэд харахад маш сонирхолтой, хөгжилтэй байлгадаг байгаа. Та бүхэн буцаад YouTube хичээлийн анги руу ороод general руу орох юм бол таны үүсгэсэн
асуулт хариултын хэсэг маань энэхүү хүүхдүүдэд бэлэн болоод хүүхдүүд хичээлээ их боломжийн та бүхэн олгож байгаа гэсэн үг байна. Мөн та заавал хажуу талын assignments гэдэг рүү орох шаардлагагүйгээр тухайн өөрийн ангийн дээд талд байгаа class notebook-ийн хажуу талд assignments гэдэг хэсэг рүү та бүхэн ороод create гэдэг дээр дарснараа яг адилхан танд сонголтуудыг гаргаж ирнэ. Хамгийн сүүлийн миний дурдгал from existing буюу та өөрийн бэлдсэн шалгалтай хүүхдүүдэд оруулах боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. Хичээлээ хийж байхад хүүхдүүд дундуур нь сахилгуудах, эсвэл дуу чимээ гаргах зүйлүүд байдаг. Энэ зүйлийг та багасгаж хүүхдүүдтэйгээ төвлөрүүлэхэд нь туслахын тулд ямар аргуудыг хэрэглэж болох вэ гэхээр та бүхэн би мэрэгэн дээр яаж болтгийг харуулъя. Та өөрөө уулзалтыг бол зохион байгуулсан байх ёстой. Хэрвээ өөр багш авах юм бол танд энэхүү боломжинд гарч ирдэггүй гэдгийг бол сануулмаар байна. Та бүхэн уулзалтаа сонгоод итгэжүүлээд маусныхаа баруун гар талыг дараад edit гэдэг хэсгээр та бүхэн дарснараа энэхүү хэсэг маань гарч ирнэ. Тэрний хажуу талд mirroring options гэдэг хэсэг рүү та бүхэн орно. Лобби гэж юу вэ? Хэрхэн та тэрийг тохируулж болох вэ? Тэгэж хүмүүсийн анхаарлыг сарниулахгүй байх ямар арга байдаг вэ гэхээр та бүхэн хамгийн ихний энэ лобби гэсэн хэсэг байгаа. Энэ хэсэгтэр та дарангууд энд юу гэхээр хүн болгон орж болно. Хоёр дахь нь болохоор танай байгууллагатай хамтарч ажилладаг өөр байгууллага болон зочид орж болно. Танай байгууллага болон зочид зөвхөн танай байгууллага аль эсвэл та гэсэн сонголтыг та сонгочлох байгаа. Энэ дээр жишээлбэл та зөвхөн та гэдгийг сонгоснороо та зөвхөн эрхийг оруулах боломжтой байдаг байгаа. Мөн багш нарын маань болон сурагч нарын анхаарлыг сарниулахгүй байлгахад тусалдаг нэгэн зүйл орж ирсэн гарсан хүмүүсийг харах шаардлагагүйгээр та хүсэх юм бол announce when college join and leave гэдэг хэсгийг та бүхэн итгэжүүлэхгүй no гэдэг дээр та бүхэн оруулаарай. Багш нар болон хүүхдүүд маань хичээлийн дундуур presentation тавих хэрэг гардаг байгаа. Algebra quiz дээр янз бүрийн presentation тавиулмааргүй байгаа болохоор та энэ дээр дараад энэхүү дөрвөн сонголтоос сонгож олно. Өнөөдрийн байдлаар бол би зөвхөн өөрийгөө гэдэг сонголтыг доор тавьж болно. Аль эсвэл та specific people буюу та яг тухайн туслуулмаар байгаа хүнийгаа эсвэл тухайн presentation тавих хүнийгаа та бол сонгож олно. Энэ дээр жишээлбэл энэ хүүхдийг би сонгочихъя гэд сонголтоо хийгээд save гэж дарснараа боллоороо William гэдэг энэ хүүхд маань presentation тавих боломжийг та олгож байгаа гэсэн үг. Хэрвээ та хүсэхгүй бол энийг X дараад байхгүй болгож олно. Өнөөдрийн байдлаар хэдүүлээ quiz яригдж байгаа болохоор зөвхөн only me гэдэг хэсгээр дарснараа өөр хинч share screen хийх боломжгүй гэсэн үг байгаа. Та анханасаа хүүхдүүдийг ангидаа орж ирэхдээ дуу чимээгүй байлгамаар байвал allow attendees unmute гэдэг хэсэг байгаа. Энэ маань хүүхдүүд маань ерөөсөө микрофоноо нээх боломжгүй гэсэн үг байгаа. Тэгэхээр энийг та унтрааснараа яг энэ дунд жишээлбэл алгебрийн шалгалт ч юм уу эсвэл асуулт хариулт явуулж хахад хүүхдүүд маань нэгнийгаа анхаарлыг сарниулахгүй байх боломжийг та хангана гэсэн үг байгаа. Энэхүү сонголтуудыг хийснийхаа дараа та save гэдэг хэсгийг дарахаа бүү мартаарай. Хичээлийг одоо заасныхаа дараад нь хин байсан бэ гэдэг мэдхийн тулд эхлээд та хамгийн түрүүнд мэрингээ уулзалтаа салгаж ерөөсө болохгүй. Хэрвээ та унтраачихал юм бол энийг end гэдэг дээр дарчихал юм бол тэдгээр хүүхдүүдийн нэрс мань байхгүй болчихно гэсэн үг байгаа. Тэгэхээр та хүүхдүүдийн нэрсийг гаргахын тулд энэхүү хажуу талын show participant гэдэг хэсгээр дараад дээдлийн 3 цэг байгаа. Хүн дараад download attendance list буюу энэхүү уулзалтанд орсон бүх хүмүүсийн нэрийн жагсаалттай та шууд компьютер дээрээ татаж авах боломжтой. Энэ маань таны бас туслах багшийн ч гэсэн нэр орж ирнэ. Мөн адилхан хүүхдүүдийн маань имэйл болон хідэн цагт орж ирсэн, хідэн цагт гарсан, мөн буцаж орж ирсэн гэдэг мэдээллөө танд шууд автоматар гарч ирдэг тул та заавал хүүхдүүдийг нэг нэгээр нэрийн дуудаж аль эсвэл хүүхдүүдтэйгээ гарсныг нь хянах шаардлагагүй байдаг гэдгийг та бүхэн нь бол хэлэхэд таатай байна. Цэцгийнхаа эцэст сургууль хүмүүжүүлэгч, багш, сурагч та бүхнээсээ хүсэх зүйл нь юу байгаа гэхээр Microsoft Teams for Education маш том платформ. Энэ зүйл дээр та бүхний бас өдөр тутамдаа учирж байгаа асуудал мөн цагаа хэмнэмээр байгаа зүйлс байх юм бол итэ цаг юмдаар та бүхэн чөлөөтэй хариулаарай гэж та бүхнээсээ хүсмээр байна. Бичлэгийн маань дуснаас үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй таараагаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.